За бид нар манай энэ харилцагч дээр гээд нэгсэндээ нийт үзэлтийг нь сарын дотор 200 мянгаас 800 мянга хүртэл аваачиж ирсэн байгаа. Нийт одоо жишээ нь холбогдож байгаа хэрэглэгчийн тоог нь 930 эдээс 1800 хүртэл шууд 2-3 дахин нэмсэн байгаа. За энэ кейс дээр гэх юм бол одоо баг энд огт мессеж ирдэггүй байсан, хүн тоодоггүй байсан. Энэ одоо жишээ нь чатыг нийтдээ сарын дотор 1300 гаруй боломжит худалдаа өгч энд оруулж ирсэн байгаа тийм. Хандлт нь ч гэсэн ялгаагүй нийтдээ 600 орчим үзэлт авдаг байсан бол ингээд одоо энэ 15461 дахин гэдэг чинь амар үзэлт орж ирж байна. Одоо жишээ нь зөвхөн өөр салбар дээр зүйл хөдөлгөөний салбар дээр гэж харахад 50 мянган үзэлт авдаг байсан энэ пэйжийг нийтдээ 200 мянгатай энэ хүртэл гаргаж ирсэн байгаа гэсэн. Дагагчийн хэвч гэсэн зөвхөн Монголд гэлтгүү энэ Америкт байгаа энэ бизнес дээр хүртэл 261-аас 8100 хүртэл ингэж өсгөж чадсан юм их кейсүүд бас гарч ирсэн. Тэгвэл нь яаж одоо ингээд бизнес болгон дээр ингэж хийгээд идэм бэ гэдэг артлын нууц арга нь юу вэ гэхээр за өнөөдрийн бичлэгээ би та бүхэндээ юу үзүүлэх гээд байгаа вэ гэхээр хэрвээ та бичлэгийг үзэж байгаа ямар нэгэн байдлаар бизнес хийдэг бол нэг юм мэдчих хэвээр тэр нь эцэстээ ер нь бол бизнес хийнэ гэдэг нь бизнесээ сайжруулах гэдэг нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо хүмүүст худалдах, борлуулах, зарах тийм ээ одоо шууд маш энгийн хэлбэр. Тэгэхээр надад бараа байна, үйлчлэгээ байна. Гэхдээ гол асуудал нь тийшээгээ бидэд хандлт гэдэг юмыг татна гэдэг бас нэг ажил яваад байдаг. Тэгээ бид айгүй олон бизнес хийдэг хүмүүстэй уулзсангууд ихэвчлэн ихэнх хүмүүс одоо бараагаа бол нэг юм сайн хийжтэй. Тэгээ яг бүтээгдэхүүн амар сайн хийгээд үүсгэгээ амар сайн хийгээд одоо манайх бол Монголдо номер 1 манайх шиг мундаг газар байхгүй гэж ихэнх хүмүүс хэлдэг. А тэгээ ганц асуудал нь юу вэ гэхээр амар харамсалтай нь тэрийг хинч мэддэггүй байхгүй. Ерөөсөө та дэлхийн хамгийн шилдэгч бай, Монголын хамгийн шилдэгч бараа бүтээгдэхүүнтэй байгаад тэрийг чи оршин тогтныг хүн мэдэхгүй бол одоо байхгүйгаас өөрчлөх болчиход байгаа байхгүй. Одоо жишээ нь магадгүй Justin Bieber-ээс илүү гоё хоолойтой дуучин дэлхийд дээр байгаа бох. Гэхдээ бид нар Justin Bieber-ийг л мэддэг. Ягаад тэгэхээр Justin өөрийгөө зарч чадсан, бусдад түгээж чадсан тийм. Тэгэхээр энэ үнэхээр одоо нэг юм харамсалтай ч юм асуудал болоод байгаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би юу гэхээр янз бүрийн вирусоо заахгүй тэгээд яг ямар шалтгааны улмаас таны бизнес рүү хүмүүс орж ирдэггүй юм бэ буюу тэр хандлт гэдэг юм үүсдэггүй юм бэ хүмүүс одоо үн асууж холбогддог юм бэ залгадаг юм бэ чат бичдэг юм бэ гэдэг зүгээр өөрийнхөө Монголд одоо бизнесүүтэй ажиллаж байхдаа олсон шалтгаануудыг дурдж өгөн тэдний аль нэг юм эсвэл аль амар олон нь одоо таны шалтгаан байх боломжтой. Тэгээд тэгэл нэг нь байгаа. Тэгээд ямар ч сан олон ялгуур бичлэг орцгоё. За эхний шалтгаан юу вэ гэхээр бүр амар инээдтэй юм шиг нэ ойлгомжтой юм шиг хэрнээ зүгээр баг ихэнх хүмүүсийн юм шалтгаан байна. Тэрний юу гэхээр огт контент хийдэггүй. Бүр яг нэрнээс огт контент хийдэггүй. Яг ингээ асууж сууж байгаад хүн чинь ийм юм билээ. Өөрөөсө болохгүй байх, бүтэхгүй байх, манайх хүн яахгүй юм гэсэн ингээд ингээл ярьж байгаа шүү дээ. Тэгэд би асуудлыг нь ухаж одоо чинь хүмүүстэй ярьж байгаа асуудлыг нь ухаж явсараад яг гүндээ нуугдсан юм ингээд хаалга нээж байгаа юм шиг нэнгүүтээ харахаар яг ил гарч ирдэг. Тэрний юу гэхээр контент хийгээгүй. Сүүл хизээ контент хийсэн бэ? Сүүл хизээ яг сурчлага хийсэн бэ гингүүд байхгүй тий. Хаяа нэг оруулдаг 2 сарын өмнө ч юм уу 7 хоногийн өмнө ч юм уу нэг тэгж оруулсан гэд. Тэгэхээр ч бүр ингээд барыг би юм ярихаас ихэд ойлгомжтой болчих жоох. Тэгэхээр эхний ерөөсө мангар инээдтэй юм шиг хэрнээ ойлгомжтой юм шиг хэрнээ шалтгаан бол ерөөсө огт сурчлага гэдэг юм хийдэггүй. Гэхдээ сурчлага хийхгүй яаж яваад байгааг л ойлгомжтой нэг танил талаараа ч юм уу тий. Эсвэл олон жил мэл явцсан болохоор ч юм уу ингээд нэг эсвэл нэг юм хажуугаар өнгөрж байгаа хүмүүс яваад нэг юм аргалаа яваад идэг. Гэхдээ ингээд яг хүссэн төвшөндөө орж чаддаггүй. Ягаад тэгэхээр контент хийдэг. Тэгэхээр эхний хамгийн тэнийг ойлгомжтой юм бол ерөөсөө би сурчлага хийдэггүй. That's all бүр ингээд ойлгомжтой. Амар тэнийг юм шиг сонсож байгаа. Гэхдээ танд ийм байж магадгүй. Facebook-ийн пэйж рүү ороод Instagram руу ороод сүүл хизээ би контент хийсэн бэ? Асууад үзээрэй. Өнөөдөр манай компани пэйж рүү хэдэн хүн яг чат бичсэн бэ? Хараад үзээрэй. За хангалттай биш байвал окей тэгвэл гоншгоо шаардлагагүй л гэсэн үг ерөөсөө. Тэгэхээр хий шалтгаан бол ерөөсөө огт контент хийдэг болчихж байгаа. Хоёрдугаар юм нь юу гэхээр тогтвортой контент хийдэггүй гэдэг шалт юм байна. За хаяа контент хийж болно. Окей, that's fine. Гэхдээ бүр ингэ тогтвортой амар сонирхолтой юм бохгүй. Энэ бүр яг одоо би ч бодоод үзэхээр нэг баг 4 жил юм уу 5 жил орчим яг энэ контентын салбарт, контент маркетингийн салбарт ингэ ажиллаж байгаа бохгүй. Тэгээ энэ хугацаанд ингэ маш олон инфлюенсер хүмүүс ингэ гарч ирээд унаал ингэ алгуулгыг харж байгаа штэ. Тэгээд сүүлдээ би нэг дүгнэлтэнд хүрсэн юу вэ гэхээр энэ контент гэдэг өөрөө энэ салбар болвол та яг юм хийхгүй л бол идэвхтэй байхгүй бол мартахад өөр амар амархан салбар. Одоо жишээ нь би магадгүй би энэ бичлэгийг хийж агаад магадгүй тэгэл 2 сар алга болчих юм бол одко гэж хүн зүгээр short байхгүй болчих жоох. Одоо яг л те дуучид, жүжигчид гэдэг энэ энэ салбар өөрөө яг л та идэвхтэй байхгүй бол тогтмол байхгүй бол алга болдог салбар юм билээ. Өөрөө энэ салбарын онцлог нь. Тэгэхээр бид энэ контент, сошиал медиа гэдэг юмыг одоо ашиглаж борлуулалт сурчлага хийх гэж байгаа бол угаасаа дөрмийнхэн дагуу тоолох хэрэгтэй. Тэр нь тууштай байх хэрэгтэй. Тууштай байх хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг гэхээр ингээд
хүчлээд байх гэдэг утгаараа биш, яг тогтмол контент хийдэг нэг юм систем шиг юм ухсрагдах хэвээр. Бүр яг нэрнгэс. За тэрийг та өөрөө хийдэг бол өөрөө нэг юм өөртөө систем үүсгэх хэвээр. Та маркетингийн ажилтны юм уу нэг юм контент хийдэг дүү бол тэр хүнээрээ яг хийх хэвээр. Эсвэл манайх эйженситэй ч юм ажилладаг бол яг тэр эйженситэй ярих хэвээр мэдчихлээ. Ямар нэгэн байдлаар тогтмол контент хийх хэвээр. Яг тэгэхээр 7-гийн 4 гэж үүдээ. Тэгэхээр 7-гийн 4 нь юу гэхээр сошиал медиа дээр хүн хин нэг хараад худалдан авалт хийтлээ ямар нэгэн байдлаар хамгийн багтаа шүү зөө. 7 удаа заавал харсан байх ёстой гэдэг тийм дүрэн байдаг хөөхгүй. Тэгэхээр дөнгөж ингээд нэг юм ганц хоёр шиг контент хийчээд хүн тоохгүй гэвэл наа чи ингээд нормал үзэгдэл واخгүй. Ягаад тэгэхээр ямар нэгэн хүн ядаж 7 удаа таныг харж иж нэг итгэж эхлэх гээд нь шүү дээ. Тэгээд худалдаж авах талаар бодох гээд нь шүү дээ. Тэгэхээр ийм шалтгааны улмаас одоо тууштай байх хэрэгтэй болчихж байгаа واخгүй. За 3-т бас нэг амар сонирхолтой ажилласан нь юу вэ гэхлээрэ зах зээлийн хүсэж байгаа юмыг нийлүүлэхгүй байх. Хүсэж байгаа юмыг нь ярихгүй байх. За энэ амар сонио ойлгож байгаа واخгүй. Таны зармаар байгаа юм болон зах зээлийн авмаар байгаа юм хоёр чинь өөр асуудал واخгүй. Тэгэхээр ихэнх бизнес эрхэлж байгаа хүмүүсийн гаргаад байдаг алдаа нь юу гэхээр энэ болох юм шиг байна. Ингээд би энийг зармаар би ингэж хиймээр ингүүт өөрийнхөө мэдрэмжэн дээр тулгуурлаад айгүй их гарах гэдэг. Энэ бол ерөөсөө айгүй буруу واخгүй. Тийм үү? Надад нэг ийм санаа байна. Би энийг гаргамаар юм биш. Тэр ерөөсөө хамаагүй. Зах зээл юу хүсэж байна? Зах зээлийн яг таны хэвлэгчнэрийн чинь асуудал юу байна? Тэрэн дээр тулгуурлаж юм их юм бол таны гаргаж байгаа контент одоо хүн төрөх магадлалтай. Тэрэн дээр тулгуурлаж та бараа бүтээний гаргах юм бол илүү их одоо борлогдох магадлалтай гэсэн. Тэгэхээр таны бодол хинт чамаагүй яг үнэ хэлэхэд зарим зах зээл юу хүсэж чинь гэдэг тэр асуудал واخгүй. За яг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ бол өөр асуудал баг. Ялангуяа контент гэдэг салбар дээр та хүний pain point гэдэг хэрэглэгчийн тэр өвдөлттэй яг тэр нэг зүйл дээр нь нийлүүлэлт гэдэг юмыг сайн хийх хэрэгтэй واخгүй. Тэхинд бол би яах хэрэгтэй болчих чинь гэхээр бизнес эрхлэгч хэрэглэгчээ сайн мэдэх хэрэгтэй болчих чинь. Хэрэглэгчээ сайн мэдэхэд бол яах хэрэгтэй болж байгаа гэхээр зах зээлийн судалгаа хийх, өрсөлдөгчийн судалгаа хийх, хэрэглэгчтэйгээ ойрхон байх мэддэг энэ асуудлууд гараад ирж байгаа. Хамгийн сонирхолтой нь амар юм өлег болсон юм шиг сэдв хэрнээ. Миний бодлоор бол амар чухал сэдв. Яагаад гэж хэрэглэгчийнхэнтэй асуудал, зовлон, жаргал та юу хүсдэг юмыг улам сайн мэдэх тусам таны бараа бүтээгдэхүүн тухайн зах зээлтэйгээ сайн нийцсэн. Хоёрдугаар таны контент илүү хүмүүст хүрнэ. Яаж бодсон би шүдний өвчтөй хүн байхад шүдээ одоо өмчлөх талаар контент гаргах юм бол хэний ч анхаарал одоо тулсан шүү дээ. Эсвэл магадгүй манай парнаас усалдаад байх юм бол селезертэй холбоотой контент надад буу шүү дээ, тэ. Эсвэл манай одоо эйжент ч юм уу хин нэгний төрсөдөр болох ч л гэж бодоход ямар нэгэн байдлаар цэцэгтэй холбоотой контент надад буу шүү дээ. Гэх мэт чи адилхан хүн чинь нөгөө хүсэж байгаа тулгарч байгаа тэр асуудал дээр л өөрөө гаргалгаа хайж байгаа болохоос биш таны хүсэж байгаа юм бол энэ хамаагүй гэсэн. Тэгэхээр таны ямар бизнес хийд юм бэ та? Тийм ээ. Тэгэхээр тэрний хэрэглэгч яг юу хүсээд байгаа? Ямар тэр асуудлууд байгаад байгаа? Тэднийг бүр нэгт нарийн мэдчих шаардлагатай. Одоо бүр намайг л жоохон байхад яадаг гэсэн бүр зах зээлийн судалгаа хийнгээд хэдэн зуун саяар бас судалгаа хийдэг компани хүртэл байдаг. Одоо хүртэл байж ч магадгүй. Яагаад хүмүүс тэр дата судалгааг бүхэн хатан тэгж аваад байна гэхэлэр өөрөө эн чинь баг тэр судалгаа дата гэдэг чинь өөрөө алтны судал болчиход байна. Тэр датан дээр хүмүүс тулгуурлаад тренд хаашаа яваад байгаа, тренд хаашаа явахгүй байгаа гэдгийг тодорхойлонгуудаа тэнчнээс бараа бүтээгдэхүүн үүсгэгээ гачгууд тэр чинь баг free money. Тэгээ үнэгүй мөнгө болчихж байгаа байхгүй. Одоо энэ AI-ийн компаниудыг та одоо тэр ChatGPT, Claude, Gemini гэдэг компаниудыг харах юм бол яагаад энэ компаниуд ингэж хэрэглэгчээ алдахгүй гэж үхэн хатан тэмцээд байна гэхээр хэрэглэгч болгоны тэр мэдээлэл одоо тэр дата гэдэг юм чи амар үнцэнтэй байгаа. Яагаад тэгэхээр тэр датаг нь ашиглаж ийж тэр компаниуд өөрөө AI-ийн моделийг чинь сайжруулад байгаа. Тийм учраас энэ хүмүүс хэрэглэгчээ алдахгүй гэж тэр датаны төлөө үхэн хатан тэмцдэг байхгүй. Бүх компаниуд хоорондоо хэрэглэгчээ алдаж болохгүй гэдэг. Яагаад тэгэхээр хэрэглэгч гэдэг чинь өөрөө дата мэдээлэл тэр мэдээлэл дээрс тулгуурлаад хүмүүс амар хүнцэнтэй одоо тэр юм хийж болоод байгаа. Тэгэхээр бидний хийх юм нь бас ялгаагүй гэсэн. Хэрэглэгчийн асуудлыг маш нарийн гүнзгий мэдчих шаардлагатай гэсэн. Хэрвээ та бизнес эрхлэгч тэгээд хандлт AI борлуулалтын техник технологийн тал дээр тусламж хэрэгтэй байгаа бол та доор байгаа линкээр ороод надтай хувьчилсан цаг тоглох боломжтой. Энэ уулзалтаар би хувьчлаад юм уу эсвэл манай баг танд яаж туслах боломжтой, бизнесийг яаж сайжруулах боломжтой талаар тийм үнгүү стратеги уулзалт болж байгаа. Тэгээ 8 сараас бидэд уулзалтын цагууд нээсэн байгаа. Би хэрхэн тусламж хэрэгтэй болвол дооргоо линкээр ороод цагаа тоглоорой. За дөрөвдүгürt аягүй сони юм нь офер гэж юм байгаа. Офер буюу монголоор бол санал хийж байгаа. Гэхдээ энийг яг бүр илүү гоё тайлбарлах юм бол юугаа яаж зарах вэ гэсэн. Тэгэхин хүмүүс бол нэг юу зархаа мэдээд байгаа. Тэгээ би нэг хувц зардаг, би оймс зардаг, би миг зардаг, би ингээд үйлчлэгээ зардаг. Гэхдээ тэр нэг байгаа юмаа яаж зарах вэ гэдэг нь бол өөрөө офер бохгүй. Ер нь бол танд ингээд нэг юм амар олон эвлэлэг тоглоомны хилтгэхнүүд байгаа байхгүй. Ингээд маш олон замбраагүй байгаа байхгүй.
Тэр бүх эвдэр одоо юм өглөөлөг тоглоомныхоо хуванцруудыг та нийлүүлээд нэг юм амар гоё юм болгоод маа гэдэг үг юм чи өөрөө offer гэдэг байгаа юм. Тэгээ бодоод үзэх юм бол надад амар бол юм зүгээр замбраагүй юу бэ гэж бодъё зөө. Тоглоомны юм зүгээр юм шоонод өгдөн шүү дээ байлаа гэж бодъё. Тэгэл ерөнхийдөө та урдаа овоолцоод хүн аваарэ гэдээ ойлоод байгаа байхгүй. Тэрний оронд яах ёстой вэ гэхээр магадгүй тэрүүгээр ингэж зүгээр амар өндөр юм тавар цамхаг босгох юм уу тэрүүгээр ингэсээр хагаад нэг юм робот хийд юм уу тэрийг гоё болгоод хүн хэрэгтэй болгоод тэр байдлаар хэлбэр чи өөрөө offer гэдэг юм. Одоо чинь надаглал амар энгийн жишээнүүд юу байдаг вэ гэхээр магадгүй би оймос ардаг байлаа гэж бодоход 2 оймос авбал 2-ыг үнгүү гэдэг ч юм. Тэ? Одоо өөр юу ажиллах юм? Хэрвээ цамц авах юм бол 2 оймос үнгүү өгнө гэдэг ч юм уу. Гэх мэтчлээ одоо чинь тиймэрхүү зөндөө хөлбөрийг зөв жишээ шүүзээ. Хөлбөрөд байж болж байгаа байхгүй. Нэгсэнд бол үндсэн санаа нь яаж би энэ байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ нэг урд хойно наан цаана дээр доор нь баруун зүүнд нь оруулж байгаад нэг юм хүн харахад нэг юм энэ дажгүй биш үү гэдэг байдалд оруулах уу гэж. Одоо ч энэ минийг бол тул хийдэг хамгийн ойрын чөл одоо манай тэр 3-4 дэх хороолт байдаг пүүз зардаг мардаг хүмүүс шүү дээ. Тэр пүүз одоо тэр амар сонирхолтой амар энгийн жижигхэн жишээ ярьсан бүр том юм ярахаас өмнө. Тэгээ 3-4 дэх хороолт байдаг тэр нэг пүүзний дэлгүүр байдیں۔ Тэр дэлгүүр чинь одоо ингээ яаж нэг гэхээр ингээд намайг бүр жоохон байхад ахуудаа баг ингээд нэг зүгээр дэлгүүр байсан бохоо. Одоо ингээд томорсоороо баг юм 2 дахар юм эзэмшдэг үлдсэн бохоо. Тэгээ оффрын харангуут ингээд нэг пүүз авбал нэг пүүз аваарай. Пүүз аваад 2 оймос аваарай. Пүүз авангуудаа пүүз үлээ цүнх 2 оймос аваарай гэдэг ч юм зүгээр тэгэл яваад байгаа бохоо. Тэгэл тэгсээр гаал амар том орчих. Хамгийн энгийн одоо бүр basic жишээ гэхтэй. Гэх мэтчлэн ямар нэгэн байдлаар урд хойно оруулах юмыг өөрөө хэлээд байгаа. Энийг өөрөө бас нарийн ингэж бодох юм байдаг. Энэ тал дээр бас ном уншиг гэж бодож байгаа юм бол та Алекс Хормозигийн одоо $100 million offers гэдэг ном байгаа. Яг бүр энэ offer-ыг яаж бүтээдэг вэ гэдэг тэр ном байдаг. Та тэрийг ороод уншиж болно. Тэгээд тэрийг ямар ч ороод уншиж бас болох. Энэ гаргач ухаа. Тийм байна. За дараагийн нэг айгүй том байж болох хувилбар юу гэхээр сурталчилгаа буюу яг ad boost гэдэг юм явуулдаг. За boost болвол ер нь бол энэ гэсэн үг. Бид амар гоёор хэлэхэд одоо нөө фитнесийн тамирчид байгаа шүү дээ. Яг фитнесийн тамирчид одоо магадгүй энгийн зүгээр яг янз бүрийн нэмэлт бодис хэрэглэдэггүй хүн бол ингээд ийм байдаг те. Тэнгүүтээ нэмэлт бодис хэрэглээд нөгөө тестостерон стероид дээр ороод ирэхээр бүр ингээд хүний бие ийм болдсон шүү дээ те. Гэтэ хүн натуралаар ийм болох боломжгүй. Гэтэ яг харагдах байдлаараа хүн ийм болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр boost гэдэг юм ad явуулна гэдэг юм чи яг фитнесээ гарах юм бохгүй. Өөрөөрөө нүдэдэж болно гэтээ энэ хязгаартай. Энэ хязгаарт энэ цаашаа юм байхгүй. Гэхдээ boost гэдэг юм боо ер нь бол тэр стероид гэдэг тариаг өөрийнхөө фитнест одоо шинэ юу өөрийнхөө та компанийнхаа пэйжэнд тарьчихна гэсэн үг. Тэгээ таны булчингийн хөгжил гэдэг юм надад амар хурдтай болчихж байгаа. Одоо чинь бүх мөх хүртэлэгдүү үст. Ягаад одоо тэр улсын их баяр наадмаар допинг хэрэгэлсэн бүхүүдийг ингээд яадын хардын гэхэлэр хүний нөгөө нэг натуралаараа хийж болох байсан юмыг хит их хүчтэй болгоод хит их одоо энгийн хүнээс илүү болгочих штеп. Тэгэхээр boost гэдэг юм яг тийм бохгүй. Ерөөсөө бидний энгийн хийж болох болсон юмыг 2 дахин 3 дахин 4 дахин 5 дахин илүү хурдтай хүчтэй далаацтай хүмүүст хүрэхтэй боломжийг бидэрт олгодог байхгүй. Тийм болохоор хэрэг танд зардал мөнгө нь байгаа болвол мөнгөө зарцуулаад зүгээр айдаа хий. 300 400 $500 сартаа зарцуулаад айдаа явах юм бол маш их цаг хугацаа юм нь маш их хурдан үнд хүрэх боломжтой. 100% органикаар явах юм бол цаг аавна. Төрний менежсэн ч тууштай байх хэрэгтэй. Гэтэ айд явуулсан ч тууштай байх хэрэгтэй л доо. Гэтэ маш их цаг аавна гэдэг би бүр анхааруулan хэлье. Ер нь аль-алингийн явуулсан зүгээр. Одоо юмэрийн би boost хийгээд байлаа гэж бодонгуудаа дасгал одоо жишээ фитнес очингуудаа дасгалаа тууштай хийхгүй ч болохгүй шүү дээ. Адилхан л хийж явах хэрэгтэй. Гэтэ хийж байгаа энэ миний дасгал хөдөлгөөнийг маань одоо boost хийгээд ш нэгснээр бүр дэмжээ солиоруулаад ингээд бүр юм алж хаяад ш дээ. Тэгэхээр тэр үл яг нэр уусан нэр boost хийх гэж байна. Boost хийх. Тэгэхээр хэрэг та хурдан үрдэнд хүрмээр байгаа далаастай хөдөлмөр байгаа boost-нд зардал төсөөлөх нэ. За дараагийн нэг аюу сонирхолтой шалтгаан юу байдаг вэ гэхээр хүмүүс бичээд байдаг тэрэнд хариулдаггүй нэг юм байдаг. Одоо хүн чат бичээд 10 цагийн дараа хариулдаг ч юм уу, тэ маргааш нь хариулдаг ч юм уу, чатбот байдаггүй ч юм уу, тиймэрхүү юмд байдаг. Би манайхтай нэг ямар тохиолдол гарч ирсэн бэ гэхээр нэг компанитай манайх хамтарч ажиллаад бид үндсэн манай Go Agent-ийг суйрлуулж өгөөд эйжент маань айдуудаа явуулаад контентуудаа хийгээд явсны дараа юу болсон гэхээр ингээд ерөөс ингээд борлуулж ерөөсө гардаггүй гэхгүй тэгэхээр би гайхаад яагаад тэгээд юм бол амар хүн холбогдоод байна штэ гээд тэгээд би доторхын ингээд шалгасан бохгүй чатуудыг нэг инбокс гэдэг штэ яг юу болоод байгаа юм бол яагаад болохгүй юм бол уул нь ингээд амар сайн хандлттай байна тэгээд тэг харсан чи яасан гэсэн чи баг худалч хүнд нэг 60-аас 75 орчим хүн ингээд худалдаж авъя гэдээ дугаараа үлдээсэн
хинрүүчтэй холбогддог. Хинрүүч ингээд өдөр хүмүүс холбогдоогүй байхгүй. Зүгээр ингээд тэнд ингээд орхигдсон. Өн чинь үхч ингээд орхигдсон. Аимшигтай. Бүр хинч тэрийг ингээд тоож одоо бүр ингээд тоогүй байхгүй. Одоо мэдгүй тэгэхээр ч одоо яана гэсэн үг тэр хүмүүс уцтын дугаараа үлдээхээс илүү одоо өөр одоо бас яах юм бэ те одоо тэгэл араас нь юм зарах гэж одоо баг гуйх юм болчиход байгаа байхгүй. Тэгвэл энэ бас манай Монголд байдаг амар сонь бизнесийн сонин culture байгаад байдаг. Тэр нь нөгөө худалдаж авч байгаа хүн баг гуйж худалдаж авах шаардлага гарах гэдэг зарим тохиолдол төр. Одоо уулын чи үйлчлэгээ юм уу гэдэг чинь ингээ те газ ингээл үйлчлэл ингэх хэрэгтэй байтал. Одоо чи би сая ингээд нэг ресторанд ордог байхгүй хоол идэх гээд. Тэг ингээ яваад ороод ингээд яах юм бол зөөгч нь ирэх юм болов ингээ харсан чи зөөгч нь харж харжсан. Яасан бол ах гэдэг жоо байхгүй. Тэгээд юу гэсэн үг юм хүн ресторанд одоо яах гэж ордیں۔ Тэгсэн чи ингээд над руу харж ирсэн сайн байна уу жоохгүй. Яах ч байгаа юм бол гэхэр чи одоо ингээд ямар төвшөнд байгааг ойлгох. Тэгэхээр тэр рестораны тэр захирал бол одоо тэр хүмүүс бол тэр бизнесийг бүр алж байгаа байхгүй. Бүр арай даварцсан те. Яах ч байгаа юм бол гэх юм. Тэгэхээр чи нэг иймэрхүү юм бас айгүй болоод байдаг. Ер нь бол иймэрхүү жижиг юм ч өөр компани culture юм нөлөөлөө. Тэгээд борлуулалт чинь сугаараад компани өсөхгүй байх тохиолдол айгүй их гардыг бил. Тэгэхээр одоо те тэр ингээд одоо миний санааг ойлгож байгаа тийм бас нэг шалтгаан байна. За тэгээд дараагийн нэг аюул суу сонин боломжтой шалтгаан байж магадгүй тэр нь юу гэхээр хүн болон хүрэх гээд байж магадгүй. Тэр нь өөрөө бизнес хоёр төрөлд хуваагддаг юм байлаа. Одоо ялангуяа контент руу ороод ирэхээр нэг нь ерөнхий бараа гэж байна. Хүн болгоны хэрэгэлдэг evergreen ерөнхий бараанууд байна. Одоо ч цавун шампунь, ундаа, кофе, мофи те одоо ми нөгөө тамхи мамх ясан бусын ба гэд хүний evergreen хүн болгон руу хүрд болдог салбар юм гэж байна. Нөгөө талдаа юу гэхээр хүн болгонд хэрэггүй салбар юм байна. Одоо жишээ нь магадгүй левчгч үед юм. Левчгүүл их төнд хэрэггүй те. Одоо өөр юу ажиллах юм? Одоо машины дугуйч үү? Машины дугуйл зөвхөн машинтай хүмүүс л хэрэгтэй. Гэх мэтчлэн нэг юм зөвхөн тодорхой хэсэг нишийн хүмүүс л хэрэгтэй юм байна. Одоо чи магадгүй Mercedes-Benz-ийн магадгүй одоо сервис үйлчлэгээний газар гэх юм бол зөвхөн Mercedes-Benz ундаг хүмүүс зориулж хийгдэж штэ. Гэх мэтчлэн энэ хоёр төрөлд хуваагдаад байгаа. Тэгэхээр таны бизнес яг юун дээр илүү байршсан бизнес юм бэ гэдэг амар чухал болоо явчихсан юм байна. Бодоод үзэх юм бол би ерөнхий бизнес хийдэг хүн бол ерөнхий контент хийж болно нэг юм хошин шиг мөгний юм хийгээ яваад болно. Тэ яг юм хүн болгонд би масс руу хандж байгаа бол нойлон цаас орж байгаа гэсэн. Хэрвээ би тодорхой ниш бүлэг тэнцэж байгаа бол та ерөнхий байдлаар баг контент хийхгүй байх хэрэгтэй. Яг би хөвдөө зөвлөхөд бол 5 контентын чинь баг нэг юм уу 2 тийм байж болно. Үлдсэн 2-оос 3 нь бол заавал ниш рүү хандсан байх хэрэгтэй. Тэгжиж улам нөгөө хүмүүстээ сонсогдож эхэлдэг. Одоо чинь би яаж юм гэхлээр би Монголд ирээд нэг 2 сар хугацаанд Монголд ингээд 2 сар хугацаанд байхад би ингээд машин барьж байгаа шүү дээ. Одоо Европт бол би машин байх шаардлага гарахгүй. Тэнгүүт надад машины тухай бүр ингээд тви чорт ч хамаагүй байгаа байхгүй. Яг би надад машин буух шаардлага байхгүй ингэх байхгүй те. Тэгээ би Монголд ирээд мэдээж хэрэг Монголд машин гүйлгэцүү. Машин унаа явж байгаа. За машин унаа явангууд чинь машинтай холбогдолтой асуудлууд одоо тулгарч эхэлж шүү дээ. За дугуй, бензин, пластмасс одоо өөр юу гэдэг юм бага бага асуудал гарч ирж штэ. Энэ асуудал болоод ирэхээр чинь би нэг яаж хань те. Бензин яаж байгаа юм. За бензин дуусах гэж байгаа юм байна. Хаана ямар дугуй. За пластмасс нь аль нь сайн бэ? Их мэдлэг би анхаарлаа хандуулаад эхэлж штэ. Тэгэхээр машины компаниуд яг энийг мэддэг учраас яг энэ нишийн хүмүүс зориулж ажиллаад байна да. Тэгэхээр та ч гэсэн ингэж бодох хэрэгтэй гэсэн үг байна. За манай хэрэглэгч чинь ер нь яг яана гэсэн үг үлээ гэдэг байдлаар те. Тэгэхээр энийг мэдчихэж би бүүстээ хүртэл тохируулахдаа эндээ зориулж хийх гэдэг нь шүү дээ. Контентын хүртэл эндээ зөвхөрлж хийх гэдэг нь шүү дээ. Гэх мэтчлэн ингээд нэг юмнууд чи наан цаана өөр бол явчихж байгаа юм. Одоо чи манайхтай хамтарч ажиллаж байгаа зарим байгууллагууд бол анзаархад зарим нь бол маш үнэтэй бараа бүтээгдэхүүн зарж байгаа юм тийм. Маш үнэтэй хэдэн зуун сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарж байгаа. Зарим нь бол зүгээр 100 мянга, 200 мянга, 300 мянган бараа зарж байгаа. Тэгмүүд энэ болгоноос өөрөө контентын хэм маяг шинж ямар текст ашиглах уу, бүүстээ яах уу гэдэг ч өөр болчихж байгаа юм. Тэгэхээр тань дээрсэн тулгарх боломжтой гэсэн үг. За тэгээд энэ үртэл ямарчсан үдсэн та бүхэндээ баярлалаа. Саяных ямарчсан хамгийн түгээмэл тулгардаг асуудлууд байлаа. Яг энэ дээр нэг нэмэгдэх юм байгаа зүгээр буруу үйлрэл гэж магадгүй. Зүгээр яг хүмүүсийн машин авдаг үйлрэл гэж байгаа. Хүмүүсийн парти гэдэг үйлрэл гэж байгаа. Одоо ч амардаг үйлрэл явж байна те. Тэгэхээр яг зүгээр тухайн таны борлуулалт муу байгаадах юм бол зүгээр таны үйлрэл чинь наан цаашаа дэвш доош орсон биш магадгүй тийм тохиол байдаг шүү гэж бас зөв хэлчмээр байна. Тэг ямар ч иймэрхүү шалтгаануудын улмаас танах компани мессежэрлүү хүн hey үн хэдвэ гэж асуухгүй байх магадлалтай гэсэн. Тэгэхээр таны шалтгаануудын аль нь байна та комент зэгт бичиж үзээрэй. Тэгэх юм бол бас би хамгийн их тулгарч байгаа, хамгийн их гарч ирж байгаатай асуудал дээр нь яг бүр ганцаарчилж гаргаж ирж байгаа бүр яг яах вэ гэдэг талаар нь тусдаа контент хийж бодож чинь. Тэгэхээр яг та аль асуудал нь тань үнэхээр байна комент зэгт үлдээгээрэй. Эсвэл энд бичсэндээ гараагүй зүгээр асуудал байх юм бол мөн комент зэгт үлдээгээрэй. Бид тал дээр тусалж чадах юм байвал бас комплексчлэг хийж бодож байна.
Тэгээд тийм байна. Тэг ямар нэгэн байдлаар та надаас хувьчилсан тусламж хэрэгтэй байгаа, манай багийнхнаас тусламж хэрэгтэй байгаа, манай эйжент хэрэгтэй байгаа ч юм тийм юм байгаа бол доороо ороод линкээр ороод бичлэгийг үзээд тэгээд цагаад болоорой. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцаа. Энэ бол танд байсан хүмүүстээ баярлалаа.